За ингээд манай 3 дахь тэмцээн бол одоо 2.8 тонны жинтэй суудлын автомашиныг одоо өргөж барих байгаа. Одоо хэн удаан атгаж барьсан одоо энэ тэмцээнд амжилтанд оролцох байгаа. Хамгийн удаан барьсан юм байна шүү тийм ээ. Тий. За ингээд тэмцээн эхлэе. За ингээд Монгол Жовын Отгонбаатар Ус аймгаас оролцож байгаа хувийн дугаар 9. Үнэхээр үзэгч та бүхний хөгжөөнд дэмжлэг тамирчид маань ирч хөгшөөд байгааг та бүхэн харж За маш өнгийн гараад ирлээ. За та бүхэн дугуй гарч байгаа хэмжээ суудлыг нэгнээс ба үнээр машин хүндөрүүлсэн байна. 2.8 тонн жинтэй суудлын автомашиныг маш өнгийн барьжээ. За хоёроо одоо ирмээнгүүгээр татж байгаа дэлхийн стронгмен дээр бол машиныг ирмэнтэй татдаг байгаа. За маш өнгийн байна. За 2.8 тонн жинтэй суудлын автомашиныг маш өнгийн барьлаа. За маш сайн атгаж байна. Шид дэмжиж дугий. Хувийн дугаар 66 бүрүүдэг. Хувийн дугаар 1 буймөх. Баян мөрөмс орсож байгаа. Маш хүнжи байгаа 2.8 тонн бол. За хавьсман ойлцлоо. За манай төрөлөө маш амжилттай өргөнө. За дэмжиж үзэгчтэй. Хувийн дугаар 14 их байна. За маш их гараад ирлээ. Амжилттай орж ирлээ. Амжилттай гаргаж ирлээ. Монгол хүчний ирээдүйн шоуны хамгийн аман настай тамирчин Болбаатар Улаанбаатар хотоос оролцож байгаа. Дэмжиж. 2.8 тонн жинтэй суудлын автомашиныг маш хүнжинтэй байгаа. Дэлхийн стронгменүүд бол өрмөнтэй барьдаг байгаа. Амжилттай гаргаж ирлээ. Дэмжиж үзэгчтэй, дэмжиж. За ингээд дараагийн тэмцээн бол төхөөрөмжнөр суулт байгаа. За ингээд нийт 400 кг жинтэй 280 кг жинтэй Оросын Томск улирын азар байна. Төхөөрөмж нь өөрөө 120 кг жинтэй байгаа. Нийт ингээд 400 кг жинтэй суултын төхөөрөмж өгсөж бэлэн болсон байна. За тэгэхээр одоо энд тамирчид маань хамгийн олон суусан нь. Хамгийн олон суусан нь одоо илүү оноо авна.
Тэгэхээр одоо суултын юг одоо тэр хамгийн хурдлын хөл газар хүрсэн тохиолдолд нэг суусан гэж тооцоо тийм ээ. Тий, яг суул дээшээ өргөдөөд хамгийн доотлын 2 хөл газар хүрээд дээшлэх бол 1 гэд бол. За нөгөө ингэ цөмөрө тэмцээнэ гэлцгээе. Ингээд эхний оролцогч Увсамгаас оролцож байгаа Отгонбаатарыгаа тэмцээний талбар дээр урьж байна. За ингээд гүштэнгүүд маань өнөөдөр домог амлуулж морь өрхийг харж байгаа даавхан. За ингээд дэмжиж. За нөлчлөө. За эхний орлого амжилттай боллоо. За ингээд дараа нь тамирч. За нэг. Хоёр. Гурав. дөрөв машук байна. Тав дэмжи. зурга. долоо. наа. ёс машук байна дэмжи. арав. 11 12 машук байна. Оюун дугаар 3 эрдэнэхөө. За хоёрыг маш амжилттай суулаа. За 12 явлаа. За хоёр нь газар юунд хүрээгүй учраас тооцоогүй. Шүүгт айлуур хэлээ. Сүүгчний эмгэлгээр хоёр суултыг тооцоогүй байна. За ингээд дараагийн тамирчин Арангаамс оролцож байгаа Эрдэнэмийн бүрэг дав. За бүрэг давг суугаад бэлмэлсэн байна. За зүтгэлээ. За амжилттай боллоо. За ингээ Баян хонгорамгаас оролцож байгаа Буян мөнх Баян хонгорамгийнхан баяр дэмжиж. За ингээ гүштэнгүүд маань одоо боол боосон байгаа. Боол маань одоо ямар өчтэй вэ гэвэл одоо үе мөч гэмтгээс хамгаалж боож байгаа шүү. За маш өнг байна. За маш өнг байна. Өшөөс суугаар. За үзэгчд харж байгаа одоо доотлын 2 суур газар төрөх байгаа. За Буян мөнх маш хүчтэй байна. За баярлалаа. За 54 явлаа их. Хамгийн ихнийхээ тооцоогүй.
Хэмжээ үзэгчтэй. За баяр үргэлээ. Дөрөв сууснаас хоёрын тооцсон байна шогч. За ингээ Монгол гүшүүний реалити шоуны хамгийн жижиг буюу хамгийн нас багтай дамжчмаас бэлэн болсон байна. Нэг. За маш их явж байна. Урамаа амгас авч аварцаа. Урамаа амгийн бэлдэнчи. За 6 амжилттай боллоо. Ийхүү манай хүчтнүүд сар гаруй хугацаанд бяр чадал уруу хаан тэсвэр төвчээр бүхий л хүчээд ажиллан оролцсны эцэст төгсгөлийн шатанд 9 тамирчин үлдснээс Улаанбаатар хотоос оролцогч Болдбаатар 3 дугаар байранд орж мөн Баян хонгор аймгаас оролцсон Баян мөнх 2 дугаар байрыг тус тус эзэллээ. Харин Монголын хамгийн хүчтэй, эрдээ, бяртай, тэсвэр хатуужил бүхний илэрхийлэл болсон хүнээр Эрдэнэт хотоос ирж оролцсон тамирчин Эрдэнэхүү шалгарсан юм. Тэрээр нэвтрүүлгийн явцад авсан оноо болон төгсгөлийн шатны шалгаруулалтанд үзүүлсэн амжилтаараа мөн үзэгч олон фэнүүдийнхээ саналаар ийхүү Монголын хамгийн хүчтэн залуугаар тодрон манлайлаа. Ийхүү төрүүлсэн тамирчдад Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч Улсын хурлын гишүүн Батулга цаашдын спортын их үйлдэнд амжилт хүсэн өрөөгөөд шагнал гардуулсан юм. Харин нэвтрүүлгийн хамт олонны зүгээс манай нэвтрүүлгийг алгасалгүй үзэж бидэнтэй үргэлж хамт байж оролцогч хүчтэн залуусыг маань дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Монгол эрчүүдийн цог залбаа сүр хүч үргэлж мандан бадарч байх болтугай гэсэн ёроолоор энэхүү нэвтрүүлгээ өндөрлж байна.